тэрийг хайхаар зөрөөсө тоож боловсруулаагүй учраас сэтгэл чинь боловсруулахгүй учраас сайхан одоо бяцлагтай тийм гоё махных нь оронд Монгол бяцлага хийгээд яг мах шиг амтлаад яг мах шиг давстай, цуутай, сонготой эдэг хоолой давхад аюул хэцүү махнаас мэдээж чи өөр амттай шүү. Яагаад өөр амттай байгаа юм бэ гэхээр тэр махан дагуулж байгаа бүх зүйлийг бяцлаг агуулаагүй байхгүй юу тийм үстэй. Хамаг гол ялгаа нь юу гэхээр маханд тэр нэг азотын хандлага бодисууд гэж нэрлэдэг их цочрогчдын одоо кератин, кальцины, шилтер, шилний хүчил гих мэтийн тийм нэг бодисууд нь байхгүй. Тэр нь яг нэг махны амтлаг амтыг их одоо үүсгэж бидэнд мэдрүүлж амтан өгсний дараа тэр махан үүсдэг юм нэгдлүүд байдаг. Одоо тэр хаал шүүхний амт, махны шүүсний амт тэр бодисууд угаасаа байхгүй шүү дээ. Тэгэхээр махнаас өөр байх юм ойлгомжтой тийм. Тэгээ яг мах шиг давслаг амтлаад ингээд тийм гоё цойм ч юм уу одоо ногоотой гоё сайхан тийм юм идчихэж бодъё л да тэгээ. За эдийг ухаан гэж хэлсэн юм биш үү? Тэрийг хийгээд идчихсэн чинь нөгөө боловсруулахгүй сэтгэл нь дотроос нь шоолдоо. Нөгөө бяцлаг нөгөө нэг гоё махны амтан л бүртгэж байгаа учраас идэж чадахгүй. За хизээ өгөх юм бэ? Бас идээ үшиг идэж байгаа л өгөх сайхан махаа идэж гэлээ авчихсан байж байгаа л үгүй гэж байна. Тэр би танаас юу хэлэх гэж байгаа юм бэ гэхээр тэр яг үхэхэд хүрж байгаа цаг бүсийн тэр хинхэрхий одоо ямби болсон энэ биеийн тэмцүүд нь алдагдсан, хам хавруулан алдагдсан тэр цагийн мэдрэмж гэдэг бол үнэхээр хүсмээр зүйл биш. Үнэхээр татгалзмаар зүйлээ. Тэгээ хүн гэдэг амьтан чинь одоо яг нэг галзуу юм шиг байдаг байгаа байхгүй юу? Сэтгэлийн боловсрол хүмүүс чинь яг галзуу юм байдаг юм шиг. Тэгэхээр яг гоо дандаа туршлагаараа оноод одоо ингэ чихрийн шижимтэйгээ энэ их баячууд мөнгөтэй хүмүүс бол толгой дараа чихрийн шижимтэй юм. Тэгээ манай ангийн охид хүүгүүд эртээр нэг охин маань алтангаас одон аваад цуглахгүй юу? Одоо жижиг мөрөгч шүү дээ. Тэгээ охин хүү ахтар нэг ангийн хийсэн чи манай ангийн аваад гэдэг юм шүү. Болохгүй шүү дээ. Манай ангийн өвгөн гэдэг юм шүү дээ. Тэгээд цуглахгүй юу? Тэгсэн чинь нэг алиа нөхөд багын юм. Тэгээ нөгөөдөл виски өгөхөө шахаад байхгүй. Өө эсвэл над шиг яохонтой үед над чи ирсэн болохгүй. Нэг юу гинэ яохонтой гинэ гэдэг. Тэр нь сахартай нь бас асууж байгаа байхгүй. Өөрөө сахартай тэр тийм алиа байхгүй. Сахараа яохон гэдэг юм. Тэгээ найз нь яохонтой юм чинь. Зөв болохгүй. Яохоо гэдэг. Тэгээд манай анги тийм яохонтой хүн одоо 5 6 байна. Тэр цуглаж байгаа юм. Оо тэгээд алхиг ууж байгаа юм уу? Тэгээд ёо нөгөө энэ зүйлээ барьчихсан л гэн эмээ уурчин л гэн тийм сонир байх юм. Тэгээд тэр чинь суудсан нуудсан төлөвсөн зүрийг болчихсон л дээ бид чинь нэг мэдтэл явж байгаа юм чинь би яагаад авч байгаа. Та нарын насны та нар шиг сайхан хүүхнүүд сайхан залуучууд байсан. Одоо тэгсэн чинь хачаа болж байгаа. Тэр чинь гамгүй идэхэд гэж байна. Хэрвээ гамтай идэхэд явсан бол хөө тийм юм чинь жаа хүрж байгаа юм гэхээр гоё байд юм л юм чинь тийм айгүй хариуцлага байгаа. Тэгээ ингээд манай монголчуудыг ялангуяа нэг жоохон мөнгөтэй хүн шиг тэгээд нэг албан тушаал нэг агентлагийн ч юм уу хэлцэн ч юм уу баагаад тэрэ болцсон хүмүүс залуучуудыг харахаар ер нь бол тэгээд тэр мөнгөө юу шал хэрэггүй юм маань зарцуулдаг тэр амтны боол болсон гэдэг нь нүд халтармаар ичмээр байна. Тэр миний ичих юм байна. Хамгийн гол нь тэр залуу хүний өөрийн идэж амсаж явж байгаа тэр мэдрэмж бол туйлын хэцүү байхгүй. Тэгэхээр тэр заавал тийм болж чихрийн шижин чинь үнэхээр амжилттай шүү дээ. Сохорно. Одоо хөлөө ингээд 3-наас эхлээд
цусгуулаараа дамжуулж ингэж шахаж байгаа хөөрхий зүрхний өдрүүд яа. Тийм сахартай цусыг чинь муу хийгийн авч өчтөр баяжуулж байгаа уушиг чинь яа. Тэр цусыг шүүж өнгөрүүлж байгаа гэдэг өөрөө яаж сайхан байх юм. Тэгэл хавнаа тэгэл өдрөдрөө ядрашээ сандаа гамн цагаар тэр нөгөө осон хэдэн төгрөгөө идэж эзэмших чарга байхгүй. Ийм зовлонтой юм болж штэ. Тэгэхээр хүмүүс чихрийн шижинтэй болно гэж ийм байдаг юм байна гэдгийг үзээд ойлгоод тэрийг ухраагаад хэвийн байдалд нь оруулаад цаашаа хэвийн байдлаар нь авч явна гэдэг чинь маш их мөнгө, маш их цаг, маш их одоо тэр ажиллаа хийх боломжоо алдаж дэмий үздэг тийм үү. Тэгэхээр ухаантай юм чинь бусдын алдаан дээр сураад ажиглаад ингээд явах юм бол зүгээр тэр мэдрэмжийг үзэхгүйгээр наан ингээ алхасаад гарчиж байгаа. Халгаан төлөгдөөд бүр цэврүү олцсон. Одоо орлоод сууж байгаа хүнийг хараад тэр хүн яаж харсаж тэгж усан цэврүү гүйчгээрээ би ямар эвгүй байгаад үзэхгүйгээр халгаа гэдэг чинь ийм урам юм бэ. Инээс жоохон хоолоор явбал зүгээр юм байна гэд явж болно. Хоёр гарга байхгүй. Нэг бол яа энэ яаж гарсдгийг үзье гэд заримдаа очиж өөрийгөө түнлээ энэ хүн ингэж товч байгаа юм гээд ийм гинэ юм бэ гэд дараа нь тав ийм хоёр арга байхгүй. Тэгэхээр хүн яагаад тэр хоёр дахь аргыг хэрэглэхгүй байгаа юм бэ? Яагаад тэнцэл цагт би Монгол хүн байж зүгээр ээзгийгээ идээд яваад байна. Заавал тэр шарсан махны үнэр, шарсан тэр хуушуу, заавал тэр их одоо стейк гэм үү, утаа шингээсэн тэр утсан амар юм. Эсвэл одоо тэр хямдын бодоолгоо хиймэл тос маргарин гэдэг юм талхан дээр түрхээд ингээд идээд явах юм бэ? Яагаад мэдсээр байж тийм хийх юм бэ гэхээр сэтгэл чинь зөвшөөрөхгүй байхгүй зөв юм хийх. Тэгэхээр тэрийг ухаан болоод уг ойлгоод байна л та. Тэгээд татгалзаж ерөөсөө тэр зөвлөмжийг болж одоо ингээд юустэйгээр ийм чихэртэй усыг юугаар хийж вэ? Хим уугаад явж байгаа тийм үстэй нэг яагаад ууж байгаа. Онол номын заалгаад энэ усны амт нь л гоё байхгүй юу? Зөв хожиж тусуугаа яа гэж бодлоо. Үнэтэй нөгөө усан гэж байгаа. Оюутан хүмүүс ч гэдэг юм те. За тэгсэн чинь хэрэгтэй хүмүүс бас нэг алаа гэдэг нэртэй нэг хэлбэрийн үр шиг хийгээд чихэр хийгээд нэг тийм ус савлаад зарч. Гоё ямар нэг хамгийн гоё гэж болчихсон. Тэгэхээр бүгдээ гоё гэж гоё мэрэл угаад. Доктор муу тавхаа явж байгаа Facebook гарч ирсэн гэсэн гоё усан доктор ийм байна ямар юм байж гэнэ. Шууд зургийг аваад тавьсан байж. Үгүй тэгэл шинэ үе тэний Pepsi-ний рекламыг мөн үсэж асууж байна. Хаацсан болох гэдэг юм яа та нэг шинэ зүйлтэй байна. Тэгээд нөгөө тийм ингээд сайхан машин дэжсэн чинь мессеж өгөх гоод тараагаад авахгүй чинь нэг дүүцэн дандан Pepsi кодонд орчихлоо. 3 гаргаж тавиа. Шинэ үеийн Pepsi сонгож байна. Ясаас ирсэн сонгож. Хийж үсэн ундаа муу чихэртэй ус дими дандаа бодог дандаа консервант зүгээр дуу бүсдийг чинь хангаж өгч байна гэж ингээд нэг яриа л байгаа байхгүй юу? Юу тэмцэл цаг маань тэрээр бүр шаах мэдчихэж байгаа. Энэ үед тэмцэл цагт биш үү те хамгийн ихээр багасгах ёстой юм. Давслаг амт ашуун. Ашууныг хавар их хэрхэмлдэг юм байна л та. Тэгээд тэрийг эрхэмлээд нөгөө зүйлээр ерөөсөө хэрэглэхгүй одоо ингээд тийм л юм ихтэйгээ идээд байсан чинь ийм болсон юм ийм болгоод өгсөн байсан чинь тэрийг эрхэмлэхэд ийм болчтой юм бэл. Тэгэхээр нөгөө нэг халуун ч юм уу нөгөө бусад юмаа бас идэж явах хэрэгтэй юм байна. Тэгээд одоо ингээд бүдүүн болчтой манайхан тарган болчих. Тэр тарганы гэж юм шүү дээ тийм. Доктор юу ингээд өөх байна гэдэг өөхийн соруулсан юм одоо хайлуулсан юм тийм юм халуун тус төрх юм л үгүй тэгээд өөхтэй болохоо ерөөсөө зогсохгүй. Би нэг сааман дурдсан чинь нэг аваад
хаяцаа гэдэг үг. Би шалтгаан. Энэ маань яаж байгаа гэсэн чинь тэр ямар нэг хооцлын юм тэр тосыг бодчихжээ би. Өөгөө хайрлах гэж байгаа юм. Тэр өчигөө тэр шатаадаг халуун болгосон тос байдаг гэдэг. Саавны нөгөө. Үгүй. Одоо би яах вэ? Ой яах вэ? Ингээд бүгд хүлж байгаа тэгээд хүүхдээ ус масан дээр орж ингээд гэж байгаа. Ганцхан наадах чинь бэж төрөж өгсөн үндсэн ёстой гэж юм билээ гэж байгаа байхгүй. Тураадаг тосыг ингээд бүтэд тарамждаг ажиллаа болохгүй шүү дээ. Тэр илүү жингийн чинь за өөх бай. Усан хавн байдаг. Хий хавн. Тэр хий хавнтай байгаа юм шүү. Мэдтгэн биш бид нар чинь. Тэр одоо тэнцвэр алдагдаад ингээд нөгөө яг удирдлагад тааруулаад өөртөө тааруулаад иддэг баатар болоод эхлээд нөгөө туршлахгүй юм чинь яг тэр зүйлсийн юм тэмэл хэмээн дарамж идэх юм байх гэж удаад идэх байгаа байхгүй юу? Тэр миний л туршлага байхгүй юу? Намраас эхэлсэн юм чинь урд нь мэдхгүй чинь. Тэгсэн чинь бас ингэ нөгөө талраа юм бичдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө одоо төвчүүл таарна татгал зүйл зүгээр гисэн юмнаас нь идчихээд нөгөөдгөө буцааж ингэж шүү дээ тийм. Одоо шүүдээ авах юм уу? Одоо чинжүүтэй халуун чинжүүтэй аваад идэх юм уу? Эсвэл одоо яа гэм аа тэр нэг бэлтгэл цайг юм уу гэлтэй. Тэгэхээр уушдуугаар туурна гэлтэй гэтэл ерөөс зарим ингээд юм хэрэгж байгаа ажигладаг хүнд бол нэг хэсэг тэр юм аягүй бидэн сайхан байж байгаа. Нэг хэсэг нь бол нэг цаг өдрөөс таахгүй байгааг ажиглаж болд юм байна. Тэрийг бид нар юу сануулаагүй. Тэгэл би хэлж тэр нөгөө ингээд тэр хий гэдэг юм чинь одоо үндсэнд одоо баг хинээ сонтоор яриулаад дээрэлтэй. Би зүгээр сайн дуруу сайхан зүгээр сонирхлын дагуу судалж байгаа байхгүй юу? Өөрийнхөө бийг ажиллаад одоо яагаад ийм болчихвоо? Би ингэж байна. Энэ ямар учиртай юм бэ гэдгийг үнсээр юм судлахаар айгүй тийм ойлгомжтой. Тэгээ тэгвэл ингэж үзье гэдэг хэлж яг болчихж байгаа. Тэгсэн чи хий босно гэдэг юм байна тийм ээ. Тэр хий гэдэг юм чинь үндсэндээ бэлгүүснээс доош орж байгаа тийм үү? Тэгсэн чинь тэр нь ингээд янз бүрийн гинтийн одоо стресс болдог ч юм уу. Зөвхөн хоолноос биш энэ биеийн дотоод тэнцвэр алдагдах зөвхөн хоолноос. Хамгийн гол үндсэн энэ сэтгэлийн төлөвтэй. Стресс тэр одоо сэтгэл хөдлөлийн нөгөө жаргал зовлонгийн хооронд савлж байгаа энэ савлгаанаас үндсэндээ бүх өвчин бүх тодорхой. Тэгэхээр ингээд нөгөө чинь даралт төгсөн, нүүд бүрэлдэн тэр хүн чинь бүр ингээд аюу хачин болдог байхгүй. Яг тэр үед байна даралтны юм угаад байгаа юм. Дэвсээр тариад буудсан. Улам өгсөөл гэдэг. Тэр үед яг нэг хийн барай. Бүх нөгөө хийн суугууд ингээд блокчт юм байна л да. Тэр хүчтэй тийм тэнцвэр алдсан юм дээр тэдний нээж өгчээж нөгөө хүн чинь бөө хийгээ хийхрээ дургаад ившээгээд өчнөө юм болж байгаа. Тэгэл тэр хүн чинь юусоо 2 цагийн дотор байгаа байхгүй. 2 цагийн дотор яг үлээсэн шаар шиг одоо ийм үрчгэр байж байгаа юм үрчэнд энэ чинь ингээд том талбар болоод байна. Чинэрсэн юм болоод байна. Дүүрч хийгээ дүүрчсэн. Тэгэл тэр юу чинь ингээд тэр хийн зэгүүдийг ингээд хаарстаад тэр юу чинь ингээд хийн ингээд тэнцвэрээ яагаад гэхээр нөгөө айсны суудраа тэг би энийг юу хийж байгаа юм гэхээр тарлахгүй гэж хоолн дээр аюу хатаа хэрэгтэй юм аа идэггүй өөх тос идэхгүй өөрөөр талх идэхгүй те тэр нэг юм дээр дагнаад байгаа жилийн дөрөв Усын хоол гэдэг 4-5 литр ус уу. Зарим нь 7-8 литр ус уу гэж болж ирсэн байна. Тэгээ одоо ус гэж зүгээр ингээл эдхийн юм чанар амт хүртэл жилийн удирдалтаа өөрчлөгддөг юм биш. Ус одоо яг энэ тэмцэл цагт хүнд байдаг юм да. Энэ юу чинь бас цаашаа ингээд хүнд хөнгөн чанартай гэж бас байна. Намар цагт ус хөнгөн болдог гинэ. А 100 өвөл бол хөнгөн хүндийн завсарт байдаг. Тэгэхээр яг энэ тэмцэл цагт бол усыг
байгаа. Намар бол 500-ийн чимээгээ 500-ийн номноос хийдэг. Тэгээ байгалийн эрдэст тийм амьд ус уух хэрэгтэй. Ус уух чинь маш их хүчтэй юм байна. Өвөл ус уух давс хийж уух хэрэгтэй. Хавар ус уух одоо зүгийн баг хийж уух хэрэгтэй. Ус чинь өөрөө гүйтэн чанар юм. Давс бол халуун чанар юмсан. Гэх мэт. Тэр бол хитгэн тооны хүнсэн дээрээ ингээд үзэхэд аль нь хамрагддаг юм бэ гэдгийг зүгээр хэрэг бид нар чинь нэг тийм тоо томшгүй олон юм мэддэггүй шүү дээ. Тэр юм ийж юм ах итгэхгүй. Далайн хааны юм ах итгэхгүй. Тийм ээ? Тэгээд дахиад аюул дуртай, ахайн дуртай. Тэр нь органик юм бол болно л болно. Гэтэл одоо органик биш генийн өөрчлөлтөд дахиад идэв. Тэр бол нэр өмнө гамшигтай. Та нар бол интернетийн орчинд байж хэрэгтэй мэдээлэл үзээд ингээд бариулаад зөндөө юм байна. Ямар их цагийн гац нүдэнд ямар их хөлтэй юм бэ? Телевизээр шахаж болох учраас. Тэгээ бүр нүд бүр сүлийчж байгаа юм болж тахчин болж байгаа. Тэр нүдээ амрааж ямар юм бэ? Тэгээ хуваартагаар тэр юм үзээд хэрэгтэй юмудаа хараад ингээд тэгээд ашиглах ажил болох тал дээр л шаардлагатай байлээ шүү дээ. Тэгээд тэр гемо хүмүүсний тухай